Анги удирдсан багш дэвшилтийн бүртгэл хийхэд дэвших хичээлийн жилийн бүлэг үүссэн байх шаардлагатай тул сургалтын менежер хэрхэн бүлэг үүсгэх зааварчилгаа хүргэж байна. Сургалтын менежер хяналтын самбар систем рүү хандан тохиргоо үндсэндсийн хичээлийн ээлж дэдсийг сонгоно. Хичээлийн ээлж засах хэсэгт эсэс ээлж сонгон хадгална. Эсэс ээлж амжилттай хадгалсны дараа LXP систем рүү буцан сургууль үндсэндсийн бүлэг дэдсийг сонгоно. Дэлгэцийн зүүн хэсэгт байрлах шинэ хичээлийн жил үүсгэх цонхыг зөвлөнө. Улбар шар шинэ хичээлийн жилд бүртгэх товчийг дарахад 2026-аас 2027 буюу шинэ хичээлийн жилийн бүлэг үүсгэх цонх нэгдэнэ. Бүлэг үүсгэх сургалтын хөтөлбөр, сургалтын үе шат, бүлгийн нэр, хичээлийн ээлж, бүлгийн төрөл, бүлгийн ангилал гэх мэт мэдээллүүдийг сонгон хадгалснаар шинэ хичээлийн жилийн бүлэг амжилттай үүснэ.